талархан залбирч байна. Амен. Энэ цагт Эфес номын 1-ийн 3-аас 10 хүртэл бүгдээр уншицгаая. Бидний эзэн Есүс Христийн эцэг бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дор Тэнгэрлэг оршихуйт хайлуу сүнслэг өрөөлөөр биднийг өрөөсөн. Түүний өмнө биднийг хайр доор ариун бөгөөд гим зэмгүй байхын төлөө бурхан ертөнцийн суурьас урд биднийг Христ дотор сонгосон юм. Тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу биднийг Есүс Христээр дамжсан үргэлжлэлд урдаас тогтоож энэ нь хайрлагдсан нэгнийхээ доор бидэнд ивэж өгсөн түүний нэгүслийн алдрыг магтуулахын тулд болоо. Түүний нэгүслийн баялгаар бидэнд түүний дотор цусныхан золилт гим нүглийн маань төлөөх уушлал бий. Тэр бидэнд бүх мэрэгэн ухаан ба бодрол ухаарал тэрхүү нэгүслээ бэлгаажээ. Тэрээр түүний дотор зориг тавьж сайн тааллынхаа дагуу хүслийнхээ нууцуудыг бидэнд мэдүүлв. Энэ нь цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс ба газар дээрх бүх юмсыг Христэд дотор нэгтгэх зоригтой байжээ. Амен. Амен. Энэ цагт эзний өмнө бэлдэж ирсэн өргөлөө өргөцгөөе.
Хамт эзний өмнө залбирцгаая. Бурхан аваа танд талархъя. Өнөөдөр биднэрт ариун өдрийг зөвшөөрч эзэн таны өмнө магтаал, өргөл мөргөл залбирал өрөх боломжоор хангасан эзэн танд талархъя. Бурхан эзэн минь энэ цагт та өөрийн ариун сүнсээр удирдах. Бурхан эзэн таны өмнө бүрэн төгс хүндэтгэл мөргөл өрөхөд эзэн та ариун сүнсээр удирдах. Эзэн талархсан сэтгэлээр эзэн таны өмнө өргөлөө өгч байна. Өргөж байгаа хүннийг болгоныг эзэн та удирдан өрөөж 5 7 2 загсны дүүрлийг өргөж өгч туслаач. Энэ өргөлийг хэрэглэж байгаа газар болгон дээр эзэн таны алдаршиж маш олон сүнснүүд эзэн танд дотор аврал авахд эзэн та туслаач. Талархъя. Энэ цагт эзэн таны үгийг сонсохыг хүсэж байна. Эзэн минь пагсын пастрын дээр эзэн таны үгийн мэдлэмээр хүн хагуч чадал дүүрэн байж бүрэн төгс. Эзэн таны үнэн үгийг дамжуулахад туслаач. Ариун сүнсээр таны үгийг сонсоход бид үдэгчсэн эзэн та удирдаач. Орчуулж байгаа миний дээр эзэн таны ариун сүнсний хүч чадал дүүрэн байж ариун сүнсээр эзэн таны үгийг монгол хэлээр дамжуулахад эзэн та туслаач. Талархъя. Аврагч эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен.
아멘. өнөөдөр эзний бидэнд өгсөн үг байна. Лук номын 8. Лук номын 8-ийн 43-аас 48 хүртэл өнөөдөр хамтдаа уншицгаая. Лук номын 8-ийн 43-аас 48. 12 жилийн туршид цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэрээр хамаг байдгаа эмч нарт өгсөн ч хинч түүнийг эдгэж чадаагүй ажээ. Тэр эмэгтэй Есүсийн ард нь очоод дээлнийг нь хормойд гар хүрмэгц даруйд суусан гоочхон зогсов. Есүс хэн надад төрөв гэхэд бүгд л үүнийг үгүйсгэв. Петр түнд эзэнтэн энэ олон хүн таныг бүчин шахаж байна шүү дээ гэж хэлэхэд харин Есүс хэн нэг нь надад хүрсэн надаас хүч гарахыг би мэдсэн гэжээ. Өнөөх эмэгтэй анзаарахгүй өнгөрөхгүйгээ мэдээд айн чичирсээр ирж түүний өмнө унан ямар шалтгаанаар түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэрсэн нэ бүх хүмүүсийн өмнө ярьлаа. Есүс түнд охин минь итгэл чинь чамайг авраа амар тайван явдаа гэв. Амен. Лук номын 8:43-аас 48. Амен. Бид нар эзний бидэнд өгсөн үгийг хараад үнэхээр зөв итгэл гэсэн сэдвтэй Бурхны ивэлийг та бүгдтэй хуваалцахыг хүсэж байна. Бурхан бол бидэнд итгэлийн өгсөн Бурхан. Амен. Итгэл гэдэг маань бид нар өөрсдөө бидний дотроос бол итгэл гардаггүй. Бид нар итгэдэг учраас бид нар итгэж байна гэж бид нар боддог. Би итгэж байгаа учраас би итгэж байна гэж бид нар бол боддог. Гэсэн ч гэсэн тэр итгэл гэдэг маань Бурхан бидэнд өгсөн итгэл. Энэ итгэл бол бидний дотроос өсөн үржиж ургаж байгаа тэр итгэл биш ээ. Бидний зүрх сэтгэлээс гарч байгаа тэр зүйл, зүрх сэтгэлээс гарч байгаа, урган гарч байгаа тэр зүйл маань юу вэ гэхээр энэ бол бид нар үргэлж сонсдог бидний бодол бөгөөд энэ хүмүүсийн бодол дотор байдаг. Би ингэж хийх юм бодвол үнэхээр сайхан байх юм байна гэж хүмүүс өөрсдийнхөө үзэл бодлоор боддог бөгөөд энэ бол хүмүүсийн үзэл бодол. Харин итгэлийн амьдрал гэдэг маань миний зүрх сэтгэлээс гарч ирж байгаа зүйлийг хэлж байгаа юм биш ээ. Харин Бурхны бидэнд өгсөн итгэл. Амен. Үнэхээр яаж бид нар үнэхээр итгэлтэй байж тэр итгэлийг яаж эхлүүлэх вэ? Яаж Бурхан бидэнд өгсөн бэ гэхээр Есүс Христийг итгэлийн суурь болгон бидэнд дэлгээж өгсөн. Амен. Тэгэхээр бид нар Есүс Христийг харан, Есүс Христтэй уулзснараа, Есүсийн үгийг сонсснороо, Есүсийн хийж байгаа үйлдэлийг хараад, Есүсийн гайхамшигтай ажлуудыг хараад миний бие од итгэлтэй болж байна. Есүсийг харснараа, Есүстэй уулзснараа би итгэсэн. Итгэл болон хувь хүний өөрийн үзэл бодол гэдгийг бол бид нар сайн ялган бодох хэрэгтэй бөгөөд энийг ялгаж салгаж миний амьдрал гэдэг маань миний бодлын амьдрал юм уу аль эсвэл итгэлийн амьдрал уу гэдгийг дахин шалган итгэлээ сайн мэдэн энэ итгэл гэдэг маань ямар итгэл вэ? Миний дотроос гарч байгаа энэ итгэлийг би өөрөө дахин шалгаж харахад өөрийнхөө зүрх сэтгэлийг сайн шалгах юм бол би өөрийнхөө үзэл бодлыг эндээс ялгаж харах боломжтой. Гэтэл итгэл гэдэг маань миний энэ үзэл бодлоос гарах зүйл биш. Энэ итгэлийг Бурхан надад өгсөн учраас энэ итгэлийн амьдралыг бол маш сайн мэдэх хэрэгтэй. Амен. Тэгэхээр хүний үзэл бодол гэдэг маань би өөрийгөө илчлэх боломжтой. Нөхцөл байдлыг мэдэн, орчноо мэдэн тэр соёл ертөнцийг мэдэх юм бол хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой байна. Тэр үзэл бодол намайг аврах боломжгүй, Бурхантай уулзах боломжгүй. Хүний үзэл бодол гэдэг маань хүн хүнтэй уулзахад болвол гарч ирж байгаа тэр үзэл бодлыг хэлж байна. Хишнээн үзэл бодлоор бид нар сайн байсан ч гэсэн бид нар Бурхантай уулзахгүй, Тэнгэр эсрэг ч мэдэхгүй, ерөөсөө сүнслэг ертөнцийг л мэдэхгүй. Харин итгэлийн амьдрал гэдэг бол Бурхантай уулзна. Амен. Бурхантай уулзаж Бурханы өгсөн итгэл учраас Бурханы зүйлүүдийг би хүлээн авч
Бурхны тэр гайхамшигтай сүнслэг зүйлүүдийг илчлэхийг хэлж байна. Дагаад хэлнэ итгэл. Бурхны тэр нууц зүйлүүдийг илчлэх мэрэгэн ухаан. Амен. Амен. Хүний үзэл бодол гэдэг мэн хүнийг л илчлэхээс биш, ертөнцийг л илчлэхээс биш. ертөнцийн тэр агуун тэр зүйлүүд их байна. Гэхдээ вау, энэ бол агуу юм гэд итгэгч хүний хувьд тэр бидний үзэл бодол бол юу ч биш ээ, харин итгэл гэдэг мэн. Бурхныг илчилж улам илүү мэддэг учраас, Бурхны хаанчлалыг улам илүү ойлгодог учраас, мэддэг учраас итгэл гэдэг мэн. Бурхан бидэнд яагаад энэ итгэлийг өгсөн бэ гэхээр ямар нэгэн зүйлийг мэдээ илчлээ гэдгийг хэлж байна. Тэр зүйлийг хайснараа хэрэглээ. Бурхны тэр нууц зүйлийг хайн илчилж хэрэглээ. Тэгэхээр итгэл гэдэг мэн бат үнэхээр тэр урсгал байна. Харин хүний үзэл бодол гэдэг мэн нэг удаа хийж үзье гэсэн тэр сэтгэлээр хэлдэг болов, харин итгэлийн амьдрал гэдэг мэн итгэл гэдэг мэн эцсийн шийдвэр байдаг учраас итгэл гэж хэлэхэд илчлэх, хайх, хэрэглэх, тэр бүх зүйлийг захирах, биеэр үзэж мэдэх мэрэгэн ухааны зам. Амен. Бурхан бидэнд итгэлээ өгсөн. Энэ итгэлээр бүгдийг илчлээ. Итгэлээрээ хай, итгэлээрээ үзэж мэдээ Бурханыг. Амен. Тэгэхээр биднэрт энэ итгэл байна гэх юм бол итгэл бидэнд байна гэх юм бол биеэр үзэж мэд чадахгүй, илчилж чадахгүй, ямар сүнслэг хүч чадал мэрэгэн ухаан байхгүй, мэдэж байгаа зүйл юу ч байхгүй байх юм бол энэ Христэд итгэдэггүй хүнтэй яг адилхан болж байна. Тэгэхээр итгэгч хүн болон үзэл бодлоор амьдарч байгаа хүмүүсийн ялгаа энд байна. Тэгэхээр энэ өөрийнхөө бодолд итгэж байгаа хүмүүс бол маш олон зүйлийг харуулдаг юм шиг санагддаг баг. Миний хувьд итгэгчийн хувьд ертөнцийн хүмүүс бол маш олон зүйл байна гэд би өөрөө итгэлийн амьдралдаа бол маш том алдаа гаргаж байна шүү дээ. Итгэл гэдэг мэн Тэнгэрийн Бурхны хаанчлалыг хайж итгэл гэдэг мэн Тэнгэрийн улсыг, Бурхны улсыг ойлгож мэдэх, Бурхны тэр гайхамшигтай нууц зүйлүүдийг нээх мөн мэдлэг мэрэгэн ухаан учраас итгэл байна гэж хэлэхэд өөрийн үзэл бодолтой тэр хүмүүсийн тэр өөрт нь байгаа зүйлүүдийг хэмшиг харагдаж байгаа бол аль хэзээний би итгэлийн амьдралаар алдаа гаргасан байна. Бурхан яагаад бидэнд итгэлийг өгсөн бэ? Илчлээ. Бурхан бидэнд яагаад итгэлийг өгсөн бэ? Та нар биеэр үзэж мэдээ. ертөнциэс хайгаад ч олох боломжгүй тэр зүйлүүдийг биеэр үзэж мэдээ гэд бидэнд итгэлийг өгсөн. Гэтэл бид нар бол энийг илчилж чадахгүй байна. Сүнслэг хүч чадал байхгүй байна. Ойлгож чадахгүй байна. Мэдэхгүй байна. Энэ маань Христэд итгэдэггүй хүмүүстэй яг адилхан амьдралаар амьдарч байгаа гэсэн үг ээ. Харин өөрийн үзэл бодлоор амьдарч байгаа хүмүүс бол хүмүүсийг энэ ертөнц гайхамшигтайгаар хардаг. Харин өөрийн үзэл бодлоор амьдарч байгаа тэр амьдрал гэдэг мэ түүн шиг өрөвдмөр амьдрал бол байдаггүй. Тэр шалтгаан нь өөрийнхөө үзэл бодлоор амьдарч байгаа хүмүүс гэдэг нь зөвхөн өөрийгөө л хардаг. Өөрийгөө л хардаг учраас дараа нь өөрийгөө харж байгаа зүйлд нь хэнийг хардаг үлээ. За эсрэгтлийн хүнийг харна. За би бол гайхамшигтай тэр хүмүүсийг бол хайдаг. Тэгээд дараа нь бол адилхан. Тэгээд сүлдээ бол харах газаргүй болж байна, харах хүнгүй болж байна. Яагаад тэгэхээр тэр шалтгаан нь юу вэ гэхээр энэ нарны дор байгаа бүх зүйл тоосон. Номлогчдын үгс 1:9-дэр байсан юм бах байдгаараа л хийсэн юм хийдэг л хэвээрээ нарны дор нэг ч шин юм алгаа. Амен. Тэгэхээр энэ дэр юу гэж байна? Нарны дор нэг ч шин юм алгаа. Тэгэхээр өөрийнхөө үзэл бодлоор амьдарч байгаа тэр хүмүүс шиг өрөвдмөр тэгж амьдарч байгаа хүмүүс бол алга байна шүү дээ. Амен. Харин Христэд итгэдэг та бид бүгд бол үнэхээр гайхамшигтай агуу. Итгэл дотроо вау, үнэхээр итгэлийн амьдралаар амьдрна. Вау, үнэхээр тэр илчлэх, хайх, тогших, биеэр үзэж мэдэх тэр гайхамшигтай хүч чадлыг бидэнд өгсөн учраас, эрх мэдлийг бидэнд өгсөн учраас харин өөрийн үзэл бодлоор амьдарч байгаа хүмүүст бол маш их хэцүү, уйтгартай, зовлонтой
Түүний амьдрал бол ерөөсөө ам байхгүй. Харин Христэд итгэдэг та бид бүгдийн хувьд бол та бүгдийн тэр нүднээс гарч байгаа тэр гэрэл, тэр гэрэл бол гэрэлтэж байна шүү дээ. Амен. Амен. Та бид бүгдийн нүднээс бол үнэхээр шин зүйлийг би илчилж байгаа учраас тэр сүнслэг ариун сүнсний хүч чадлаар үгийг ойлгож байгаа хүн болон ариун сүнсийг ойлгохгүй байгаа хүмүүсийн тэр нүдний харц шал өөр ялгаатай байдаг. Амен. Тэгээ итгэлтэй хүмүүс гэдэг мэн, жинхэнэ итгэлтэй хүмүүс гэдэг мэн. Амен. Амен гэд үнэхээр түүний тэр нүдний харцнаас бол үнэхээр гайхамшигтай хүч чадал, бурхны гэрэл, бурхны амийн сүнс бол харагддаг. Харин тэр үгийг ойлгохгүй байгаа хүмүүс аль хэзээ нүд нь бол харахгүй байна. Илч Паулийн хувьд ч гэсэн бурхантай уулзсны дараа бурхан болоод биеэр үзэж мэдхээр тийм байдалд оруулсан шүү дээ. Түүний тэр нүд нь харанхуй болсон, нүд нь юм харахгүй болсон. Ариун сүнсийг аваад ариун сүнсээр дүүрэн байхад үнэхээр тэр нүдний бүх тэр хайрс бол хуурч унсан шүү дээ. Тэгэхээр итгэл гэж хэлэхэд шин зүйлийг шин зүйлийг илчлэн би энэ ертөнцид болвол ерөөсө хайж олох боломжгүй Тэнгэрийн мөнхийн улсын зүйлүүдийг илчлэн ойлгон мэдэн үзэн хүлээн авна. Амен. Тийм учраас бид нар энийг хүлээн авахаас өмнө бид нар юу ч тэр бурхны өмнө хүлээн авах, бурхныг мэдхээс өмнө бурхны хүсэж байгаа зүйл биднэрт бол итгэл гэдэг мэн. Биднэрт мэрэгэн ухааныг өгнө, итгэл гэдэг мэн. Тэр гайхамшигтай цор ганц үнэн бурхныг мэдэх хүч чадал болж итгэл гэдэг мэн. Бурхны хаанчлалыг харах тэр нүд болно. Амен. Итгэлийн амьдралаар сайн амьдрнаа гэхээр итгэлийн амьдралаар амьдарч байгаа тэр хүмүүс тэр царай. Вау, тэр хүний царай бол жинхэнэ итгэлийн амьдралаар амьдарч эхэлснийхээ дараа үнэхээр түүний нүүр цайрс гэрэлтдэг. Үнэн. Амен. Үгэн дээр бол явах тусам бид нар бол сүнслэг хүч чадал руу харин ертөнц явах тусам уйтгартай гонигтай бол шин зүйл юу ч байхгүй явах тусам мөхлийн зам руу унана. Тэгэхээр бид нар юуг илчлэхээс өмнө, юуг мэдхээс өмнө, юуг бид нар солихоос өмнө юу байх хэрэгтэй вэ гэхээр итгэл байх хэрэгтэй. Тэгэхээр бурхан биднийг харахтаа итгэл байна гэж хэлэх юм бол энд харилцаа байна. Есүс яваад итгэлийг бол хайсан. Итгэл байгаа хүмүүсийг хайж итгэлийг хүлээн зөвшөөрч тийм ээ чиний нөхцөл байдал маш их хэцүү байна. Тэгээ би чам дээр ажиллая гэж бол хэзээ шилээгүй. Миний хувьд хүч чадал их байна. Би хийж чаднаа. Би тусалж чаднаа гэсэн үгийг бол Есүс хэлээгүй. Харин Есүсийн хувьд чиний итгэл чинь гэж хэлсэн. Амен. Есүс өвчтөе хүнтэй уулзсан. Өвчтөе хүнсэн уулзсан. Түүний итгэлийг хараад Есүс та бүгд бодоод үзээрэй. Бид нар Есүс Христийг мэдэж байгаа учраас бид нар итгэлийн амьдралаар амьдарч байгаа учраас энэ үгийг сонсохдоо мэдээж штэ энэ үгийг сонсдог. Гэтэл юу ч мэдэхгүй Есүсийг мэдэхгүй хүмүүсийн өмнө хэлэх юм бол тэр хэвдэж байгаа хүн юу гэж хэлсэн бэхээр дэвсгэрээ үрээд яваа гэж хэлсэн шүү дээ. Тэр үг бол маш их сонио үг байна уу? Яаж тэгж хэлж чадаж байна гэхээр хэрвээ бид нар тэгж хэлэх юм бол энэ цаг үед энэ 21-р зуунд хэлэх юм бол тэр хүмүүс биднийг бараг шүүхтэх бах уу? Энэ одоо өвчтөе хүнийг бол үл тоогоод байгаа юм уу гэд харагдахгүй байгаа тэр за манай гэрийн хажууд тэр нүд сорсон хүнийг бол үнэхээр тэр голд очиж угаа гэж хэлж байна шүү дээ. Тэгэхээр тэр өвчтөе хүнийг бол үл тоож үнэхээр зүрх сэтгэл шархлуулсан үгийг хэлж байгаа юм шиг сонсогдож магадгүй. Харин Есүсийн хувьд бол тийм зүрх сэтгэлээр хэлээгүй. Яагаад Есүс чи хурдан дэвсгэрээ үрээд бос яв гэж хэлсэн. Өнөөдөр ч гэсэн бурхан бидэнд мөн тэгж хэлж байна. Амен. Уулыг нүүлэг. Амен. Амен. Амен.
За тэгээд далайн давлгааг зогсоо гэж бидэнд хэлж байна. Итгэж байна уу? Итгэхгүй байна. Итгэж байна. Амен. Тийм ээ. Та нар өргөл өргөх юм бол та нарт бүр зүгээр өгөх хүч бэлхам дүүртэл хайлтал чинь дүүргэж өгнө. Бүр 572хан загсаар 50000 гаруй хүнийг хоололсон шиг та нар ч гэсэн тэгж хийнэ гэж хэлж байна. Амен. Тэгэхээр эзэн бидэнд яагаад тэр суумгай хүнд тэр нүдэн сохор хүнийг мөн чи яв чи бос гэж хэлсэн бэ. Тэгэхээр тэр суумгай хүн бол босох боломжгүй хүн. Гэтэл Есүсийн хувьд бол тэр хүнийг харахтаа итгэл байгааг түүний итгэлийг бол олж харсан. Тэр итгэл байна гэдэг мэн. Түүний зүрх сэтгэл нь зүрх сэтгэл нь халуун болоод итгэлийг мэн харчлаа гэж хэлж байгаа юм биш. Итгэлийг харлаа гэж хэлж байгаа юм биш. Жинхэнэ итгэлтэй хүн гэдэг мэн. Болоод хэрэглэх боломжтой жинхэнэ итгэлтэй хүмүүс бол эрх мэдэл гэж байна, хүч чадал гэж байна, зөв итгэлтэй байна. Тэгэхээр Бурхны зөвлөдийг ишлэх тэр хүч чадал байна. Тэр өнөөдрийн хүртэл хэвдэж байсан тэр дэвсгэр дээрээ өнөөдрийн хүртэл итгэлгүй байгаад эзэнтэй уулзсараа итгэлтэй болсон юм чинь Есүс бол тэр хүний итгэлийг хараад чи дэвсгэрээ үрээж яваа гэж хэлж байна. Тэгэхээр итгэл байна гэж хэлэхэд Бурхан та бүгдийг бол тоох боломжгүй итгэл байна гэж хэлэх юм бол Бурхан бидний хоорондын харилцаа Бурхан бидний хооронд бол харилцаа нээгднэ. Харин ертөнцийн хүмүүс Христэд итгэдэг хүмүүстэй бид нар ярихдаа маш олон янзын хэлээр ярьдаг шүү дээ. Ярьдаг үг байдаг шүү дээ. Гэтэл хэр Бурхан болон бидний хооронд харилцаа гэдэг мэн. Бурхан та нарт итгэл байна уу? Гэх тэр хормоос эхлээд Бурхан бидэнд юу гэж хэлж, юу гэж зааварлаж удирдах байна гэдэг мэн. Ялгаатай. Амен. Амен. Үнэхээр тэр сүнслэг зүйлүүдийг бид нарыг сүнслэг зүйлүүдээр удирдна. Тийм учраас эзэн би чамайг эмчилье гэж бол хэлээгүй. Итгэл байгааг нь хараад чиний итгэл чинь чамайг аварсан гэж хэлсэн. Амен. Энэ бол итгэлийн ялгаа. Агуу итгэл, бяцхан итгэл. Есүс гэдэг мэн жинхэнэ эзний хийх боломжтой зүйл мөн үү биш үү гэж хэлж байгаа юм биш. Бурхан манаас өмч болгон туслах боломжтой, Бурхан бидэнд хүч чадлыг өгөх боломжтой, Бурхан биднийг дүүрэх боломжтой. Тэр бол асуудал биш. Хичнээн бид нар орилоод хэрэг байхгүй. Бурхан таныг эмчлэн амен амен. Хичнээн 100 удаа хэлээд чи тэр бол асуудал биш ээ. Мэдээж Бурхан болвол энэ болгоныг хийх боломжтой. Тэгэхээр бид нар энийг бол хэлэх хэрэг байхгүй. Бурхан болвол усан дээгүүр алхах боломжтой. Бурхан болвол далайн давлгаагч гэсэн зогсоох боломжтой. Мэдээж Бурхан энэ болгоныг хийх чадaltaй Бурхан. Есүс гэдэг нь юу гэсэн үг вэ гэдэг нь бид нарыг харин хийж чадах уугүй юу гэдгийг асууж байна. Итгэл байна уугүй юу? Аамен. Тийм болохоор итгэл байна уу гэдэг нь маш их чухал болохоос биш. Бурхан хийж чадах уугүй юу гэдэг нь чухал биш. Мэдээж цор ганц үнэн Бурхан бол бүгдийг хийж чаднаа. Бурхан учраас бүгдийг хийж чадах хүч чадалтай Бурхан. Түүний өмнө чухал зүйл нь юу вэ гэхээр тэр хийж чадах уугүй юу? Есүс Лазар өгсөн. Тэр Лазарыг яагаад эмчилж чадаагүй юм гэдэг маань бол чухал биш шүү дээ. Лазарыг аврах тэр үхээс өмнө эзэн хурдан ирээл хурдан түүнд амийг өгөөл тэр бол гол чухал зүйл биш. Харин чи намайг энийг хийж чадна гэдэгт итгэж байна уу? Би бол зам үнэн ам. Харин надад итгэдэг хүн дээр би ингэж ажилланаа. Үүнд итгэж байна уу гэдэг маань чухал. Аамен. Өнөөдөр ч гэсэн бид нар Бурхан миний гэр бүл ингэж туслах болоо. Бурхан миний сүмч болгонд ингэж туслах болоо. Бурхан биднийг ингэж удирдах болоо. Биш ээ. Харин итгэл байна уу? Бага хүн болоо хийж чадах хүч чадал байна. Аамен. Бурханы дотор бид нар байгаа ч гэсэн итгэл байгаа хүн бол хийх боломжтой хүч чадал байдаг учраас Есүс хий. Амен. Амен.
Дахиад хэлье. Нилээн гүнзгийг байлаа. Итгэл байгаа хүмүүс хийх боломжтой хүч чадал байдаг учраас эзэн түүнд хий гэж хэлж байна. Аамен. Дэвсгэрээ аваад явах эрх мэдэл хүч чадал байгаа учраас хий гэж хэлж байна. Тэгэхээр бидний итгэлийн амьдралд Бурхан болвол Бурхан минь өгөөч, Бурхан минь өгөөч, Бурхан минь өгөхөд л болно штэ. Бурхан юу гэж хэллээ? Итгэл дотор байх юм бол болно штэ. Итгэл дотор байх юм бол болно штэ гэж бид нар итгэлийн амьдралд насаараа амьдарсан хүмүүс нэг ч удаа залбирлын хариултыг аваагүй шалтгаан нь юу вэ гэхээр Бурхан болохоор итгэл байвал болно гэдэг. Тэгтэл Бурхан минь та хийгээд өгөөч гэд ингэж орилж байгаад итгэлийн амьдрал нь дуустдаг зарим хүмүүс. Харамсалтай нь Бурхан жинхэнэ түүний зүрх сэтгэл байна гэх юм бол түүний зүрх сэтгэлээ ураа зохиод үнэхээр итгэлчин байх юм бол усан дээгүүр алах боломжтой гэж хэлээд байхад эзэн минь ээ та үнэхээр ирээд миний хөлийг дийлгээд тэнэлгээд өгөөч гэж хэлээд байгаатай адилхан болж байна шүү дээ. Тэгэхээр итгэл байна уу? Чиний итгэл байгаа хүн бол хүч чадалтай байдаг. Итгэл байгаа хүн гэдэг мэн. Тэр өөрөө тэгэхээр эрх мэдэлтэй гэдгээ мэддэг учраас илчилсэн учраас Бурханд найдан тэр бол хөдөлдөг. За би энэ сайн мэдээний 4 номыг хараад эзний уулзсан хүмүүсийн дотор бас маш олон төрлийн хүмүүс байсан. За маш олон байсан. За ерөнхийд нэгийг харах юм бол дагалдагч нартай уулзсан. За тэгээ маш олон хүмүүстэй уулзсан. Парасай хүмүүстэй уулзсан. За Симон нэг гэдэг бол парасай хүнтэй уулзсан. За ийм хүмүүстэй уулзаад хамгийн гол чухал зүйл нь эзэн ажиллаа хийхдээ очоод хайгаад түүнийг бариад өрөвдөлтөй учраас түүнийг хайж өгөөл өвчтөй учраас болвол хайгаад очоод гэх юм бол төгсгөл байхгүй. Би бол ингэж өвдөж байгаа учраас Бурхан намайг хайж ирэх байхаа энэ бол энд уйлал Бурхан минь үнэхээр сайн Бурхан гэж уйлал байдаг. Гэх юм бол Есүс бүх тэр хүмүүстээр хайж очих хэрэгтэй болж байна шүү дээ. Харин хайж очихоос илүүгээр тэд нар өөртөө Есүсийг хайн ирсэн. Аамен гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй. Итгэл жинхэнэ байна гэх юм бол тэрийг бид нар мэдэх хэрэгтэй. Бурхны өмнө ирсэн ийм гайхамшигтай итгэлийг бол харсан удаа байхгүй гэж тэр 100-ын дарга бол эзнийг хайн ирсэн. Эзнийг хайн ирээд за тэр 100-ын дарга эзнийг хайж ирэхээс илүүгээр өөрийнхөө доор байгаа хүмүүсийг бол илгээсэн байгаа шүү дээ. Өгөөч гэж хэлсэн. Тэгээ маш сул дорой итгэл. Өөрт нь байгаа итгэлийг илчилж чадахгүй байгаа хүмүүс ч гэсэн Бурхны өмнө үнэхээр мэдэж өгөхийг хүсч хайж өгөхийг хүсч миний энэ шалтгаан зовлонг ойлгож өгөхийг хүсэж байгаа тэр үнцгтэр л эргэлдээд байдаг. Бурхан тэрийг мэдэхгүй гэж юу? Бурхан мэдэж байгаа учраас Бурхан бол аль хэзээ нэ. Тэр бол дашуурдуулан шархалсан. Тэр бол бүгдийг мэдэж байгаа учраас бүхий л зовлон үүрч бүгдийг мэдэж байгаа учраас биднэрт бол тэр мууг ял хүч чадлыг өгсөн. Түүнд итгэж байна гэх юм болов тийм ээ. Тэгвэл чи түүн дотор итгэл байна уу? Итгэл байх юм бол энэ газар дээр босоо. Аамен. Тэр энд итгэлийн газар байна. Би жинхэнэ итгэл байна. Би итгэл байна. Жинхэнэ агуу итгэл байх юм бол тэр хэмжээгээр надад ишлэх зүйл байна. Мэдэж байгаа зүйл байна. Тэр хэмжээгээр Бурхны өмнө очиж байгаа шалтгаан гэж байна. Харин сул дорой итгэлтэй гэх юм бол арай гэж гал дотроос аврал авч байгаа итгэл. Тэр итгэл болоод тэр хүндээ л эргэлдээд байгаа, хүсээд байгаа, мэдэж өгөхийг хүсэл, намайг хайж ирэхийг хүсэл, зөв хөдөлгөөн байхгүй. Нэг удаа ч гэсэн өөрөө болоод боссон удаа байхгүй. Тэгэхээр Бурхан ямар итгэлийг хүсээд байна вэ гэхээр агуу итгэл гэдэг нь хөдөлдөг итгэлийг хэлж байна. Бурханы өмнө ирдэг итгэлийг хэлж байна.
Цаг нь болоогүй байсан ч гэсэн би үнэхээр бурханд өргөё гэсэн агуу итгэл. Итгэл гэдэг нь бурханы гайхамшигтай зүйлүүдийг хэрэгжилж чадах тэр эрх мэдэлтэй итгэл. Тэр итгэл хичнээн эрх мэдэлтэй гэдгийг мэддэг учраас амен. Харин сул дорой итгэл гэдэг нь тогтчдогчгүй. Сул дорой итгэл гэдэг нь зөвхөн хүлээгээл байдаг итгэл. Харин бурхан бидэн дээр ажиллахыг хүлээж байна гэж хэлдэг. Энэ бол хуучин гэрээ. Бурхан минь бид нар таныг хүлээж байна. Энэ бол хуучин гэрээний ном дээр. Тэгвэл бурхан биднэрт эргүүлээд би ч гэсэн хүлээж байна. Юу хүлээгээд байгаа юм? Итгэлээрээ хурдан босоо. Амен. Чадахгүй байна уу? Тэгэх юм бол чи миний чамд өгсөн итгэлийг чи мэдэхгүй байна. Тэгэхээр тэр итгэл гэдэг маань эрх мэдэлтэй зөв итгэл, хүч чадалтай итгэл, эрхлийн итгэл гэдэг маань эрх мэдлийг хэлж байна. Иохан номын 1:12-ыг харъя. Иохан номын 1:12. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэжтэд тэрээр бурхны хүүхэд болох эрхийг өглөө. Амен. Эрхийг өглөө гэж байна шүү дээ. Тэгэхээр би Есүс Христэд итгэсэн тэр мөчөөс эхлээд эрх мэдэл хүч чадал байна. Ямар эрх мэдэл, ямар хүч чадал байна гэхээр бурхны хүүхэд болох эрх мэдэл байна. Энэ бол шууд итгэсэн цагаас эхэлж байна. Мөн өөр үгэн дээр дахин төрөх юм бол яаж бид нар итгэлээрээ дахин төрдөг шүү дээ. Есүсийн нэрээр бид нар сүнсээр дахин төрсөн, дахин төрөхөд бурхны хаанчлалыг харнаа гэж хэлсэн. Амен. Тэгэхээр бид нар энэ итгэл эхлэх тэр хоромд ямар эрх мэдэл байна? Тэгэхээр илчлэх хүч чадал байна. Бурхны хаанчлалыг илчлэх итгэл байна. Бурхны хаанчлалыг харах эрх мэдэл бидэнд байна. Тэнгэрийн үе таалга нэгдээ зогсохгүй энэ тэмдгүүд дагалднаа. Тэгэхээр энэ тэмдгүүд гэдэг нь дагаж байна биднийг. Амен. Эзэн минь надад өгөх юм бол би хийе биш. Айл хизээний надад энэ хүч чадал эрх мэдлүүд байна. Тэгэхээр өнөөдрийн асуулт энд байна. Өнөөдрийн үг. Жинхэнэ үгийг ойлгож байж дараачийн эсний өдрийн үгийг ойлгоно. Амен. Тэгэхээр надад үнэхээр чамд энэ итгэл байна уу? Надад ийм итгэл байна уу? Итгэл гэдэг нь илчлэх боломжтой, харах боломжтой, хэрэглэх боломжтой, биеэр үзэж мэдэх боломжтой итгэлээ, эрх мэдэл. Тэгэхээр би энэ гим нүглийн дотор, гим нүглээс уушлах тэр эрх мэдэл миний итгэл дотор байна. Би итгэлтэй байгаа учраас би ариун сүнсний бэлэг авьяасуудыг авч байна. Мэргэн ухаан ч гэсэн би итгэлээрээ хүлээн авч байна. Тэгэхээр энийг бидэнд яаж бурхан өгч байна вэ? Бурхан өгнө гэж хэлж байгаа юм биш ээ. Бурхан бидэнд эрх мэдлийг өгөөд та нар хий гэж хэлж байна. Амен. Энэ бол бурханы арга барил. Итгэл байна уу? Бурхан ямар ч зүйл хийхээс өмнө, ямар нэгэн зүйлийг зөвшөөрөхөөс өмнө итгэл байна уугүй юу гэдгийг бол шалгадаг. Амен. Тийм болохоор бид нар жинхэнэ итгэл байна уу? Энэ агуу итгэл. Бурхан үнэхээр энэ ертөнцийг харахад бол яаж ийм зүйл хийж болох юм гэмээр тэр үгийг бид нар хүлээн авахдаа би хөдөлж чадах тэр итгэл байна уу? Тэр шалтгаан нь тэр хэмжээгээрээ миний дотор эрх мэдэл байгаа учраас. Библийн үгэн дотор Бурханы гайхамшигтай дүүрэн амлалтуудаар дүүрэн тэгэхээр тэнд бол эрх мэдэлтэй, итгэлтэй, хүнд хүлээн зөвшөөрөгдсөн үгнүүд ээ. Амен. Амен. Тэгэхээр үнэхээр та бүгдэд итгэл байна уу? Үнэхээр бид бүгдэд итгэл байна уу? Бид бүгдэд үнэхээр чихэн итгэл байна гэх юм бол тэр хэмжээгээрээ бидний амьдрал дотор боломжгүй зүйл байхгүй. Тэр үгийг дахиад харъя. Итгэдэг хүнд хуучин гэрээн дээр хуучин гэрээн дээр бурханд бол боломжгүй зүйл үгүй гэж хэлдэг бол харин шинэ гэрээн дээр итгэдэг хүнд боломжгүй зүйл үгүй гэж хэлсэн. Амен. Тэгэхээр бид нар
Ямар ч дээр өнцгөөс бид нарын итгэлийн амьдралаар амьдрахыг хүсэж байна гэдэг маань энэ бол биднээс шалтгаална. Тэгэхээр энэ хүч чадлыг мэдэн үнэхээр надад итгэл байна гэх юм бол тэр итгэлийн өнцгөөс би Бурхны гайхамшигтай үгийг хүлээн аван турж хөдлөн итгэлийн амьдралаар амьдрах юм бол Петрийн хувьд бол усан дээгүүр алхсан. Амен. Тэгж хийхэд Бурхан бол бидний амьдрал дээр гайхамшигтай ажилланаа. Өнөөдрийн үгийг харахад тэр эмэгтэй 12 жилийн туршид өвчтөй байсан. 12 жилийн туршид түүний хувьд итгэл байна. Тэгээд энэ эмэгтэйд бол итгэл байна гэж бол энэ үгэн дээр гараагүй, харин энэ итгэлийг илчлэхийн тулд өөрийнхөө бодлоор энэ эмэгтэй харуулж байна шүү дээ. Тэр бодол гэдэг маань тэр бол итгэл байна гэдгийг бол энд бичиж илчилж өгсөн байна. Тэр өөрөө бодохдоо би Иесусийн ард очиод дээлийнх нь 20 медалгаар хөрмөгцөө дайруу болоод идгэрнэ гэсэн зүрх сэтгэл байна. Тэр зүрх сэтгэл хаанаас гарч байна? Тэр өөрөө илчилж байна. Яаж илчилсэн бэ? Итгэл байгаа учраас. Ямар итгэл вэ? Хэнд итгэсэн учраас? Есүс Христэд итгэсэн учраас. Тэр бол Бурхны хүү. Тэр үг махбат болж ирсэн нэгэн учраас түүнд хүрэх юм бол түүний ховцонд нь хүрэх юм бол би идэгнэ гэсэн бат итгэл бол түүний зүрх сэтгэлд байгаа учраас. Тэгээд тэрийг бодон хийн үйлдэхэд Матай, Марк, Лук номон дээр байна. Тэгээ би энэ Лук номыг бол харж байгаа шалтгаан нь Есүс үгээ хэлж байна. Надаас хүч гарахыг би мэдсэн гэж хэлсэн Есүс. Би энийг хичнээн олон удаа харсан ч гэсэн маш их сонирхолтой. Бид нар бол үгийг маш сонирхолтой харах биш. Гэхдээ энийг бол энэ бол үнэхээр маш сонирхолтой. Надаас хүч гарахыг мэдсэн гэж хэлж байна шүү дээ. Эзэн явж байхад тэр итгэлтэй хүнийг бол илчилж байна. Яаж илчилж байна гэхээр би түүнд хүрэх юм бол би идэгнэ. Амен. Тэр эмэгтэйн хувьд бол өөрөө хүрлээ шүү дээ. Түүнээс эзэн та надад хүрээч гэж бол хэлээгүй. Харин өнөөдөр эзэн ирэх юм бол маш олон хүмүүс ингэж хэлэх баха. Эзэн та надад хүрээч, над дээр ирээч. За тэгээ маш олон хүмүүс сорилтонд орох баха. Яга манай гэрт ирэхгүй байна гэж сорилтонд орох бах. Яхаар энд ирэхгүй. Есүс ирээд Солонгос улсад төрүүлээд ирэх ёстой юм биш үү? Гэтэл өөр улс руу явчих юм бол энэ солонгосчууд бүх сорилтонд орох баха. Яагаад ирэхгүй надад хүрээч. Гэтэл энэ эмэгтэй бол өөрөө очиод Есүст хүрч байна шүү дээ. Есүс бол хүч гарахыг мэдсэн. Би мэдлээ гэж хэлсэн. Энэ бол гайхамшигтай итгэл. Амен. Энэ бол итгэлийн арга барил. Итгэл гэдэг нь миний мэдэх ёстой зүйл. Бурхны хаанчлалыг мэдэх, Бурхны хүч чадлыг мэдэх. Итгэл гэдэг нь Бурхны хүч чадлыг хэрэглэх. Эрх мэдэл гэдэг нь эрх мэдэл хүч чадлыг хэлсэн учраас Бурхны хүүхэд болж эрх мэдэлтэй болсон учраас дараа нь эрх мэдэл гэдэг нь үргэлжлэн байна. Хамгийн гол чухал зүйл нь нэмэгтэй. Тэр бол үнэхээр хүчирхийлэн авцарч байна шүү дээ. Өөрөө зүтгэн байж, тэр өөрөө хөдөлж байж, эзний хувцсны хормонд хүрэхэд эзэн болж өвшөөрсөн. Амен. Манаас чуулган ч гэсэн ямар итгэлтэй байх ёстой вэ? Жинхэнэ илчилсэн, жинхэнэ Бурхны хаанчлалыг үзэж мэдсэн, эрх мэдэлтэй итгэл, эрх мэдэл байгаа учраас хөдөлцгөөе. За бие бинийгээ хараад хэлэхгүй юу? Эрх мэдэлтэй учраас бүгдээрээ хөдөлцгөөе. Амен. Бие биендээ хүрээд хэлэхгүй юу? Бие бинийгээ эрх мэдэл байгаа учраас хөдөлцгөөе. Амен. Амен. Хамтдаа залбирцгаая. Бурхан аваа танд талархъя. Бидэнд үнэхээр энэ гайхамшигтай үгээ өгч өнөөдөр ч гэсэн эзэн минь тань үнэхээр юу хүсэж байна? Бид нар бол итгэлийн амьдралаа танд харуулах. Та итгэлийг хүсэж байгаа. Таны хүсэж байгаа тэр итгэлийг бид нар харуулхад Бурханы үнэхээр тэр гайхамшигтай хүч чадал юу вэ гэдгийг бид нар өнөөдөр үгээр дамжуулаад сурлаа. Үнэхээр Бурханы өмнө гайхамшигтай итгэлээ харуулсан итгэгч нар байхад туслаач. Итгэлээ харуулж итгэл байх юм бол эзэн таны хүсэж байгаа зүйл та нар өөрсдөө хий.
та нар өөртөө хийж тэлэн гараа шүү илүү. Та нар энэ эрх мэдэл хүч чадлыг хэрэглээ. Бурхны хүч чадлаар хийж үлдээ гэж хэлсэн. Тийм Бурхны өмнө бид нар агуу итгэлээ харуулсан сүм чуулган итгэгч нар байхад туслаач. Талархъя. Аврагч эзэн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. Энэ цагт ариун зоог барьцгаая. Манай ахлагч нар урагшаа гарна. 준비하시면서 고린도전서 11장 고린도전서 11장 23절부터 31절까지 읽어드리겠습니다. 1-р Коринт 11:23-аас 31-ийг уншия. Учир нь би та нарт дамжуулсан эзнээс авсан чухамхүү баригдсан тэр шөнөө эзэн Есүс талхаваад талархар өргөж хуваагаад энэ бол та нарын төлөөх миний бие мөн намайг дуурсан үүнийг үйлдгэсэнд тэрчлэн зоогийн дараа мөн аяг авч энэ аяг нь миний цусаар тогтоох шин гэрээ юм. Үүнээс та нар уух болгондоо намайг дуурсаж үүнийг үйлдгэсэн. Учир нь энэ далахыг идэж энэ аягнаас уух бүрдээ та нар түүнийг ирэх хүртэл эзний үхлийг тунхагладаг юм аа. Тиймээс хэн нэгэн зохисгүйгээр эзний далахыг идэж аягнаас уух аваас эзний бие ба цусны буруутан болно. Аливаа хүн өөрийгөө шалгаж байгаа талахыг идэж аягнаас ууг. Учир нь идэж ууж буй хүн бие зөв нэгтлаагүй идэж уувал өөртөө шийтгэл авчирнаа. Үүнээс болж та нарын дунд сул дорой өвчтөй нь олон байгаа бөгөөд нилээд нь ойрсож байна. Бид өөрсдийгөө нэгтлсэн бол шүүгдэхгүй байхсан. 아멘. 네, 우리 오늘 성찬식을 그때 항상 말씀드렸지만 이 성찬식을 주님을 기념하는 것입니다. Тэгэхээр энэ ариун зоог гэдэг маань эзнийг дурсан сансан ариун зоог учраас бид нар дарс талахыг хуваан Есүсийн хийсэн бүхий л ажлыг бид нар дурсан санж хийж үлдэж байна. Энэ талах болон энэ дарс бол ямар сүнслэг зүйл байхгүй. Гэхдээ бид нар дуулууртайгаар эзэн миний дотор би эзний дотор байгаа гэдгийг амаараа хэлэн зүрхэндээ итгэн эзний дурсан санаж байна. Тийм болохоор итгэдэг хүмүүс болоод үргэлж хамт цуглан далхаан хуваан дарсаа болоо. Бид нар үнэхээр эзнийг дурсан санаж эзэн үнэхээр надад өгсөн тэр итгэлд талархан талах дарс хувааж хэрэглэхийг хүсэж байна. Бурхан эзэн минь энэ цагт таны тушаасны дагуу талахыг болон дарсыг хуваан идэх хүсэж байна. Эзэн минь энэ цагт та ариун сүнсээр удирдаач. Эзэн таныг дурсан сансан цаг байхад эзэн туслаач. Аврагч эзэн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен.
Хамтдаа залбирцгаая. Бурхан Ааваа бид нар үргэлж ариун зоог барихдаа эзний үг гэхээр би болон цусыг үгүйсгсэн гэм нүгэл хийхгүйгээр эзэн таны хүссэн ариун зоог хийхэд эзэм туслаач. Аврагч эзэн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. За зарлал байна. Маргааш оройноос эхлээд 3 дахь өдөр өхөртөл Оросууд бол залуучууд маш их байгаа. Залуучуудын 3 хоногийн кемптэй сүнслэг кемп учраас та бүгд энэ кемпийн төлөө залбирч хийх хүсэж байна. Маш олон залуучууд ивэл авахын төлөө залбирч хийх хүсэж байна. Бүгдөө хамт босоод эзний өмнө ерөөлийн залбирлыг хүлээн авъя. Одоо эзэн Есүс Христийн ивэл Бурхан Аавын хүссэн хайр, ариун сүнсний нөхөрлөл, хүч чадал би Бурханы өгсөн тэр итгэл, Бурханы хүсэж байгаа тэр итгэл, эрх мэдэлтэй, итгэлтэй байна гэсэн итгэгч нарын дээр одооноос эхлээд мөнхөд байх болтугай. Амен.